За байнгын орны дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газрын 2024-28 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гадаадын улс орнуудтай хөгжүүлж байгаа улс төр эдийн засгийн харилцааны түвшин ач холбогдол тухайн улсад оршин суугаа Монгол иргэдийн тоо харилцан зорчих байдал зэргийг харгалзан дипломат төлөөлөгчийн газруудын байршил бүтэц орон тоог оновчтой болгож иргэн аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашигыг тууштай хамгаалж эрх зүйн тусалцаа үзүүлэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэсэн тодорхой зорилтуудыг тусгасан. За үүнтэй холбогдуулан Албаны бүгд найрамдах Герман улсын Франкфурт хотод, Австралийн холбооны улсын Сидней хотод ерөнхий консулын газар шинээр нээн ажиллуулах асуудлаар холбогдох судалгааг хийж, засгийн газрын 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар хилэлцэн дэмжсэн бөгөөд холбогдох зарлыг гадаад харилцааны яамны батлагдсан төсвийн багцад багтаан санхүүжүүлэхээр тусгаад байна. Холбооны бүгд найрамдах Герман улсын ардчлал шударга ус хүний эрх хэрэгжүүлээ хууль дээдлэх ёс чөлөө зах зээлийн эдийн засаг зэрэг нийтлэг үнд сүнс бүхий манай 3 дахь чурш Европ дахь гол түнш бол Австралийн холбооны улс нь манай улсын энэтхэг номхон далайн бүс нутаг чухал түнш бөгөөд өргөтгсөн түншлэлийн харилцааг хөгжүүлж байна. Франкфуртын олон улсын нисэх буудал нь Монгол улсын иргэдийн 3 дахь орон зорчихдоо дамжин өнгөрдөг гол зангилаа бүс бөгөөд 2024 онд Мят компанийн нислэгээр 42500 иргэн зорчсон байна. Түүнчлэн холбооны бүгд найрамдах Герман улсад 2025 оны байдлаар 9000 орчим Монгол иргэн оршин сууж байгаагаас 5300 орчим нь Франкфурт хотын ойролцоо 5 мужид амьдарч байна. Австралийн холбооны улсад 2025 оны байдлаар 24650 гаруй Монгол иргэн оршин сууж байгаа бөгөөд энэ нь хилийн чандад оршин сууж байгаа монголчуудын тоогоор 3 дугаар чагсах үзүүлэлт юм а. Франкфурт, Сидней хотно ерөнхий консулын газар шинээр нээн ажиллуулснаар холбооны бүгд найрамдах Герман улс Австралийн холбооны улстай худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалт, банк санхүү, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, Монгол иргэдийн хууль ёсны эрх ашигыг хамгаалах, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, Берлин, Камбера дахь элчин сайдын яамдаас алслагдмал хотуудад амьдарч буй иргэдэд консулын үйлчилгээг дөрвөн шуурга хүргэх боломжийг бүрдүүлнэ. Цаашид хилийн чанд дахь Монгол иргэд тэдгэрийн үүсгэн байгуулсан холбоод хүүхэд залуучуудад чиглэсэн олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, ерөнхийлөгчийн болон улсын хурлын сонгуульд санал өгөх эрхээ эдлэх боломжоор хангахад шинээр нэгт дипломат төлөөлөгчийн газрууд чухал үүрэгтэй юм а. Түүнчлэн шинээр Монгол улсын дипломат төлөөлөгчийн газрыг нээх асуудлыг Албаны бүгд найрамдах Герман улс, Австралийн холбооны улсын гадаад хэргийн яамдаас ажлын түвшинд илэрхийлж дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлсэн болно. Иймд Франкфурт, Сидней хотно ерөнхий консулын газар шинээр нээх асуудлыг хэлтсэн шийдвэрлэж өгөхийг хүсэн анхаарал тавьсанд баярлалаа.